Энэ захирлын хүү яаж иж байгаад муу гэсэн бүх зүйл рүү татагдаад орчдөг тул эцгийнхээ хувьд санаан зовж гэрс үхэмчээс тусламж ирсэн инээжээ. Ингээд үүний араас гэрс үхэмч гэртээ очиод оройн хоолой хийгээд байж зур ганц охин ороод ирдэг ба аавтайгаа нэлээд түр таар хийж харьцахыг бол энэ хоёр тэмч таарамжтай харилцаатай биш бололтой шүү. Тэгсээр энэ гэрс үхэмчийн охин ч аавдаа хэлж байгаа. Хэрв та архиа хөөгөөгүй хоёр хүүхдээ анхаарч явсан бол ах үүдид амьд байхсан юм гэж хадуухан үг хэлэхэд гэрс үхэмчийн травмач хөдөлж түүнийг охиноосоо нун архиар дарууллаа ч аавас. Тэгэхээр гэрс үхэмч маань ч гэсэн өөрийн гэсэн травматай ажээ зайлвал. Ингээд нойлд орсон хойно хоолоогоороо шууд арх цутгаад байж өтөл туяа жимч рүү залгаж уулзах хэрэгтэй байгаалаар дуулгалаа. Туяа яах гэж гэрс үхэмчийг маань дуудсан бэ гэхлээр уг нь амраад эмчилгээ хэлэх гэж байсан ч яаралтай ажил гарч ирсэн тул чадахгүй гэдгээ хэлэх гэж байсан юм байна л да. Тэгэхдээ бас болоогүй өөрийгөө уурхаа руу явна гэж мэгээд худлаа ярьстэй. Түүний дараа гэрс үхэмч маань жаахан халамцуу туяатай очин уулзахад гинт туяагийн идчихсэн хоолны үнэрийг авангуудаа дотор нь мухаа өргөд гаран бөөлжлөө. Энэ үеэр туяад бас нэгэн дуудлага ирдэг ба туяа руу нөгөө ангийн ихэнд эмчилгэн дээр ирсэн байсан тэрэгэн зэртэй залуу залгасан байжээ. Тэгэхээр энэ хоёр бас нэг нэгээ таньдаг болж таарч байгаа юм уу да.